За бид бол өмнөх бичлэгээр бүтэн квадрат A1 байх буюу x квадратын урд ямар нэгэн тоо байхгүй байхад хэрхэн бүтэн квадрат ялгах талаар үзсэн. За тэгвэл одоо ерөнхий хэлбэр буюу general quadratic expression x квадратын хаач урд тоотой, x-ийн хаач урд тоотой, за x-гүй сул гишүүн гэсэн байгаа энэ тохиолдолд яах вэ гэдэг талаар үзье. За тэгэхээр энэ тохиолдолд бол бидний хийх зүйл эхлээд бүгдийн x квадратын урд байгаа тоонд хуваана. Тэгээд илэрхийллээ тэр тоогоор үржүүлсэн хэлбэрээр буюу ийм үржигдхүүн болгож бичнэ гэсэн үг. Ингэж бичгийн давуу тал нь юу вэ гэхээр одоо хаалтан дотор байгаа буюу ерөнхий гишүүн А-г хаалтны өмнө гаргасан байна те x квадратын урд байгаа тоог ингэж гаргасны дараа бол үлдсэн энэ хаалтан дотор байгаа зүйл нь яг бид нар өмнөх бичлэгтээ хийсэнтэй ижилхэн болчихж байгаа. Өөрөөр хэлбэл x квадратын өмнөх коэффициент нь 1 болохоор бид нар одоо энэ дээр яг өмнө хэрэглэсэн аргаа хэрэглэж болно гэсэн. Яг эхний хоёр гишүүн нь бол нийлбэрийн квадратын эхний хоёр гишүүн гэж авч үзээд гэж бодохоор хоёр дахь гишүүн нь бол ийм болж задарна гэсэн үг. Хоёр дахь гишүүний квадратыг дахиж хасах ёстой. За энийг бол өмнөх бичлэгнэр дэлгэрэнгүй ярьсан болохоор ингэж хасаад тэгээ сул гишүүнээ буцааж нэмж өгнө. Энд яга сул гишүүн C биш. C-г байх нь A болсон байна уу гэхээр энэ A-г ерөнхий гишүүн хаалтны өмнө гаргачихсан болохоор ийм болно гэсэн үг.